Үзэгчдээ бид ээлжид тодруулга мэдээллийг Сүхбаатар аймгаас та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр Сүхбаатар аймгийн засаг дарга эдгээр утаас бид за дөнгөж одоо саяхан танилцуулсан бас шийдвэрийн талаар тодруулах гэж байна л да. За тодруулбал Сүхбаатар аймаг одоо бас тэ нэгдүгээр ангид шинээр элсэн орж байгаа сурагчдынхаа дөрөв хувьцыг орон нутгад үйлдвэрлэдэг болно гэдгийг мэдээлэлээ та сая бас хэлж лээ. Тэгэхээр энэ талаар эхлээд дэлгэрэнгүй мэдээлэл юу гэж. За тий Сүхбаатар аймаг ер нь бол ингээд дотооддоо бас үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь өнгөрсөн жил бол одоо бид нар сүүний үйлдвэр ашиглалтанд оруулаад сургуулийн хүүхдүүд маань одоо сүү цагаан эдэгээ өөрсдөө хангаад явж шít. Тэгвэл бид нар манай одоо ойдлчид ихэл сая ойдлчдын холбоо байгуулахад 70-80 ойдлчин цуглаж шít. Энэ 70-80 ойдлчин бол одоо хүүхдүүдийн сурагч энэ одоо форумыг бол өөрсдөө хийж чадах юмыг бид нар заавал ирээнээс ч юм уу Улаанбаатар хотод судалдаж авахгүйгээр энэ ойжилчтой ажлын байрыг бий болгоод өөрсдөө хийж эхэлье. За энийг бол тийм учраас эхний ээлжинд бол бид нар одоо 1-р ангийн нийт одоо Сүхбаатар аймгийн хүүхдүүдийнхаа форумыг ойжилтоор өөрсдөд нь оюулъя гэсэн ийм шийдэл гаргаад явж байна. За ойжилчтой дэмжихийн тулд бид нар үйлдвэр технологийн парк дээр эхний байдлаар ажлын байрыг гаргаж өгье, ойдлын машинуудыг хангая. Ингээд одоо ойдлчдын холбоотой хамтраад захиалга юмнуудаа аваад ингээд явж байна. За манай ойдлчид ч гэсэндээ ер нь энэ үл эхлэл учраас бид нар одоо даруйхан ажиллаа эхэлье. 8 сарын 1 гэгтүүл форумо ойж дуусгаж одоо хүүхдүүдтэй нийлүүлнэ. За цаашлаад энэ доктортой байх юм бол одоо 2 3 дугаар анги гэдэг ингээд дараагийн шатанд энэ бол өргөжөөд ингээд явах хэвээр. За ойдлын зах зээл дээр бол ер нь хангалттай том зах зээл шүү дээ. Хүүхдийн сурагч форум гэдэг нь ерөөс нэг л асуудал. Нийт цаашлаад одоо бол урхан ажилчдын хувцс оёх ч юм уу ингээд энэ асуудал бол ингээд өргөжөөд явах хэвээр. Хамгийн сайн нь манай ойдлчид өөрсдөө би одоо нэгдэж нийлээд холбоогоо бий болгоод ингээд нэгдэж нийлж чадсан хамгийн сайн баг. Тийм. Орон нутгад яг ингэж одоо үйлдвэрлэлийг дэмжих одоо орон нутгийнхаа ойдлчдыг ажлын байр хангах гэдгийг бол иргэд бас нэлээд сайшааж хүлээж авч байна л та. Гэхдээ гол нь үүдийн материал сонголтын хувьд зөв байх ёстой ч гэх юм уу те одоо үүдийн нөгөө хүүхдийн эрүүл мэндэд одоо харшилгүй бөөсөрөхгүй байх ч гэх юм ингээд удаан эдлгээтэй байх гэд чанар дээр нь маш сайн анхаарах ёстой шүү гэдэг зүйлүүд бол бас иргэднээсээ хэлж байна л та. Тэгээ энэ дээр одоо бид нар бас дураараа материалыг сонгоод байгаа юм байхгүй. Эхний байдлаар бид нар одоо нөгөө ойдлчдын холбоотойгоо бас одоо хамтарч ингэж ажиллаж байна. Яг одоо тэр холбоотойгоо хамтраад сурагч одоо хүүхдүүдийн стандарт норм хангасан энэ одоо материалыг бид нар одоо тэндээс нийлүүлж авч байгаа. Тэгэхээр энэ материалын хувьд бол яг стандарт материал байна. За хоёрдугаар асуудал үнийн хувьд бол яг одоо энэ сурагч форум Монголын зах зээл дээр яг одоо яаж зарагдж байна? Яг тэр үнний одоо хэмжээнд зарагдана. Илүүчүү, дутуучүү. Тийм учраас орон нутагт үйлдвэрлэлээ гэдээ бид нар илүү үнэтэй ч юм уу юм зарахгүй. Яг одоо Монголын стандарт Улаанбаатар хотод зарагдаж байгаа үн ханшинд зарна гэдгээ бол бид нар ойдлчдын холбоотойгоо яриад бас тохирсон байж байгаа. Яг энэ форум үйлдвэрлэл дээр ажиллах ойдлчдаа тэгэхээр ойдлчдын холбоо сонгоно гэсэн үг. Мэдээж хэрэг түн болгонд бус тийш орж ажиллах сонирхолтой байх. Мэдээж 70-80 хүн зэрэг тийшээ орох боломжгүй. Эхний ээлжинд одоо орох сонирхолтой хүмүүсээ бол бид нар ойдлчдын холбоотой яриад одоо сургаж байна. Сургаад дадлажуулаад эхний ээлжинд бид нар бол нэг 10 хүн байхад бол энэ 1-р ангийнхаа хүүхдүүдийн форумыг бол ойчих боломжтой байна гэдэг агуулгаар ингээд явж байна. За тэгээд айхтар ингээд манайхны хийж чадах ажил л да. Нэг айхтар ингээд сурахад энэ төр бол олон их цаг хугацаанд зарцуулаад байхгүйгээр бид нар 8 сарын 1 гэхэд ямар ч байсан хүүхдүүдэд формоо нийлүүлээд эхэлж энэ одоо зорилтыг л тавиад ингэж энэ зорилтондоо бас хүрчих багт. Сүхбаатар аймгийн хэмжээнд жилдээ ер нь шинээр 1-р ангид хичнээн хүүд элсэн ордгийн лэр одоо юу гэдэг дан бас 1-р анги гэж хязгаарлахгүй бах тийм үү. Үнэхээр форум худалдаж авах шаардлагатай бол 2 3 дугаар анги ингээ бага ангийнхан бас авч болох байх. Яг уу одоо 2 3 дугаар анги гэхээр бол нөгөө хүүхдүүд ихэнхдээ форма авчихсан байдаг. Авчихсан байдаг учраас одоо заавал хүүхдүүдийг одоо шинэ форм ав гэж бид нар ингээд заавал шахахгүй байгаа л да. Энд чинь нөгөө формын стандарт завгар юмнууд нь бас ингээд өөр юм байна. Тийм учраас 1-р анги гэдэг нь бол одоо 1-р ангид орж байгаа хүүхд бол гарцаагүй л одоо шинэ форм хувцас авч таарна. Тийм учраас Сүхбаатар аймгийн хэмжээгээр бид нарсаа ярилцаад яг ийм форм өмсөё гэд ингээд одоо завгар юм аавал боловсролын газартайгаа яриад ингээд тохирчихсон. Тийм учраас тэр одоо завгар нормынхаа дагуу үйлдвэрлэл юмнууд яваад ингээд эхэлнэ.